2016 оны сонгуульд нэр дэвшигчид 18 хоног сурталчилгаагаа явуулах үүрэг гэлээсэн. Сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу энэ сарын 11-ээс эхэлж гудамж талбайд нэр дэвшигчдийн зурагт самбар дэлгэгдэж эхэлсэн. Тэгвэл сурталчилгаа эхлээд 9 хонож байгаа энэ үед нэгнийхээ сурталчилгааны самбарыг санаатаагаар гэмтэх, урж тасдах үйлдэл олон гарч цагдаагийн байгууллагад бүртгэгдэжээ. 5 дугаар сарын 20-оос 6 дугаар сарын 17-ны хооронд л гэхэд цагдаагийн байгууллагад сонгуулийн сурталчилгаатай холбоотой 604 гомдол иржээ. Үүний дийлэнх нь буюу 174 хэрэг нь сурталчилгааны самбартай холбоотой. За энэ нийт энэ гомдол мэдээллийн одоо урьдчилсан байдлаар сонгуулийн сурталчилгаа явагдаж эхэлснээс хойш бол нэлээд одоо идэвхцэн ялангуяа сурталчилгааны самбар зураг тууцыг эвдэж гэмтээсэн, бохирдуулсан гэдэг гомдол мэдээллүүд нийт гомдол мэдээллийн 65%-ийг эзэлж байгаа. Нэр дэвшигчдийн зүгээс өөрийн Facebook хуудаснаас сурталчилгааны самбарыг сүйтгэсэн тухай мэдээлэл тавьсаар байгаа юм. Гэхдээ энэ тохиолдлын дийлэнх нь эзэн холбогдогч тодорхойгүй байгаа юм байна. 3 удаагийн хэрэгэл хүүхэд үйлдсэн болох нь тогтоогдчихэ. Тэгвэл хуульд сурталчилгааны самбар эвдэх сүйтгэхтэй холбоотой асуудлыг зохицуулсан тухайлбал сонгуулийн тухай хуулийн 78-10-т сонгуулийн сурталчилгааны самбарыг хууль бусаар устгах, гэмтэх, бохирдуулахыг хориглоно. 78-11-т энэ хуулийн 78-10-т заасныг зөрчсөн аливаа этгээдийг 1 сарын хөдөлмөрийн өсний доод хэмжээг 6-аас 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заажээ. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд 1.5 сая төгрөгөөр торгох тухай хуульчилсныг сануулж байна. За ингээд одоо цаашид энэ сонгуульд орсож байгаа нам эвсэл, бие даагч болон иргэд маань энэ сонгуулийн хууль тогтоомжоо сайтар судлах хэрэгтэй байна. Энэ сонгуулийн хууль тогтоомж заасан одоо чиг өргөнд хуулиа биелүүлж ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Цагдаагийн байгууллагад сонгуулийн сурталчилгааны үеэр бэлгэсэлт эдцүүл тарааж дайлалга цайлах хийсэн 65 зөрчил бүртгэгдэжээ. Мөн нэр дэвшигчийг мэдээллийн хэрэгсэл Facebook хуудасаар гүтгэж нэр төрийг нь гутаасан, ухуулга сурталчилгаа хийх үеэр саад учруулсан, сурталчилгааны байр намын байранд танхаарсан, хууль зөрчин сонгуулийн сурталчилгаа явуулсан зэрэг гомдол цагдаагийн байгууллагад ирсэн байна. Одоогоор нийт хэргийн 77.6%-ийг шалгаж байгаа, 11.9%-ийг захиргааны арга хэмжээ тооцоолохоор шүүхэж шилжүүлжээ.